Монголоос Австрали улстай 1972 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 45 жил өнгөрчээ. Анх 1994 онд 4 Монгол оюутан тус улсыг зорж байсан бол өнөөдөр энэ тоо 440 гаруй болсон байна. Мөн хоёр улс эдийн засаг, бизнес, боловсролын салбарт нэгт уялдаа холбоотой хамтран ажиллаж байна. Манайс Австрали улстай анх 1972 оны 9-р сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон байдаг. Тэр цагаас хойш 45 жилийн хугацаа өнгөрч хоёр улсын харилцаа улам бэхжиж байна. Австрали улс манай улсад жилбар 10 сая австрали долларын хөгжлийн тусламж үзүүлдэг юм. Байгалийн баялагтай түвшиглэн улс орноо хөгжүүлэхэд өндөр чанартай гадаадын хөрөнгө оруулалт татан удирдах тал дээр Австрали улс ариун мэдлэг туршлагатай маа. Иймээс ч сүүлийн жилүүдэд Монгол улсад мэргэжлийн боловсрол, хөдөө аж ахуйн хөгжлийг хангах чиглэл түншлэн туршлага нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байгаа юм. Манай хоёр орны хувьд бол нийтлэг зүйлүүд олон байна. Тухайлбал боловсролын салбарт бид нар хамтран ажиллаж байна. Австрали дээд сургууль төгссөн монголчууд гэх юм бол хэдэн зугаараа тоологдож байна. Дээрээс нь бас олон залуучууд Австралид очиж чанартай боловсрол эзэмшихийг бол хүсэж байгаа гэдгийг бид бас сайн мэдж байна. Бас нэг хамтын ажиллагааны талбар бол уул уурхайн салбар. Уул уурхайн салбарын баялгаа үр дүнтэй ашиглахын тулд манай хоёр орн аль аль нь өндөр чанартай гадны хөрөнгө оруулалтыг бол татахыг хичээдэг. Энэ уул уурхайн салбарын хөгжлийн талаас бас бид нар харилцан бие биентэйгээ хуваалцах туршлагууд байгаа. Бидний хувьд болохоор олон улсын хамтын ажиллагааны талбар ч гэсэн мөр зэрэгцэж ажиллаж байна. Үүний нэг амжилттай жишээ нь бол жишээлбэл нүүбийн энхийг сахиулах үйл ажиллагаанд манай орны цэргүүд мөр зэрэгцэж хамтарч ажилладаг. Орон энэ арчлын замаар хамтдаа хөгжиж, энэ дэлхийд инх тайван доктортой байдлыг хангахын төлөө хүчин чармаалтаа гаргаж ажилланагт бол итгэж байна. Very important indeed. Уул-уурхайн боловсролын салбарын хамтын ажиллагаанд томоохон анхаас гаргаж чадсан. Цаашдаа улс төрийн идэвхтэй суурилсан түншлэлээр хөгжүүлэхийн зэрэгцээ эдийн засаг, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зөв салбарт хамтын ажиллагаа өргөжин хөгжөөсөө хүсэж байна. Австрали улс боловсролын салбарын хөгжлөөр дэлхийд дээгүүр байрт эзэлдэг. Хоёр улс хамтын харилцаа тогтоосноос хойш 1994 онд анхны монгол оюутнууд тус улсад тэтгэлэгтэйгээр боловсрол эзэмшиж байжээ. Анх дөрвүүлээ явж байсан бол өнгөрсөн 45 жилийн хугацаанд 440 орчим оюутан тус улсад мэргэжил дээшлүүлж эх орондоо соёлын өвийг түгээж байна. Ялангуяа уул уурхай улс төр эрх зүйн орчинд Австрали төгсөгчдийн холбооныхны хийсэн үүрэгрэл их гэлээ. Зах зээлийн эдийн засаг гэж юу вэ? Яаж зах зээлийн эдийн засгийг бий болгох вэ гэдэг юмыг бол Монгол авчирч бий болгосон. Ер нь тэрний үнд суурийг тавьсан. За тийм учраас та бүгд бол сайн харах юм бол манай улсын хурал одоо төлөөлөх өргөн хүрээтэй сууж байна. Үеийн засгийн газарт бол Монголоос Австрали сурсан улсуудын төлөөлөл байсан. Тэгээ энэ бол бүгд одоо нэлээд юм Австрали сурсан зүйлүүдээ хийсэн гэж бодож байгаа. За энэ дотор зүгээр одоо их олон хүний мэдэх юм бол энэ төсвийн төлөвлөлтийн хууль гэж шинээр бий болгоход бол энийг Австралиас анх гэлж сэдв авч Шинэ Зеландтай хамтарч ажиллаж байж бидний хийсэн шүү дээ. Монголын барт